За энэ удаагийн хичээлээр төвсийн талбай болон тодорхой интегралыг ойролцоогоор оруулах тухай үзье. Ямар нэгэн f(x) гэсэн функцийн график ингэж зурагдсан байна. Энэ функцийн график болон x тэнцүү a шулуун x тэнцүү b шулуун OX хэлэхээр хашигдсан төвсийн талбайг интеграл a-гаас b fx dx гэж болдог. За тэгвэл энэ талбайг интеграл ашиглахгүйгээр ойролцоогоор тооцох аргын тухай өнөөдөр ярилцах гэж байгаа. За эхлээд утга санааныхын тухай товчхон ярьчээ, дараад нь детальчлаад тайлбарлана. За өгдсөн a-гаас b гэсэн завсраа тодорхой хэдэн хэсэгт тэнцүү хуваагаад, за жишээлх юм бол зөргөндөөс харах юм бол 1 2 3 4 5 6 7 7 тэнцүү хэсэгт хуваая. За дараагийн зураас нь o тэлэгтэйгээ давхцсан. За ингэ тэнцүү хэсгүүдэд хуваагаад энэ цэг бол энэ цэгийг хооронд нь холбол интерфейс үүснэ. Тэр функцээ мэдж байгаа учраас интерфейсийн суурьдын уртыг олох амархан, хуваалтайхад тоог мэдж байгаа учраас өндөр буюу энэ уртыг олох амархан. За ингээ энэ интерфейсийн талбайг олж чадна гэсэн үг л. За яг үүнтэй адилхан ингэж холбоод бүх интерфейсүүдийн талбайг олоод нэмбэл бидний олох утгатай нэлээд ойролцоотой гарч ирнэ гэсэн үг. За энд бол зөвхөн геометрийн мэдлэг буюу интерфейсийн талбай болоод төвсийн талбайг ойролцоогоор үнэлж байгаа. Интегралийн мэдлэг огт шаардахгүй байгаа анзаарч байна. За бид нэр a-гаас b хүртэлх завсраа n тэнцүү хуваах юм бол нэг хэрчмийнхэн нүрт ингэж гарч ирнэ. За энийг h гэж тэмдэглэе. Өөрөөр хэлэх юм бол энэ хэрчмийн нүрт h байна гэсэн үг. Ер нь бүгднгийнх нүрт h байна. Одоо энэ цэгийг x0 гэж тэмдэглэе. Энэ цэгийг нь x1 гэж тэмдэглэе. За энэ нь болохоор x2, энэ нь x3, x4 хэмжлэн цаашаа үргэлжлэнэ. За хамгийн сүүлийнх нь xn гэж тэмдэглэж байна. За x0 бол мэдээж хэрэг a-тай тэнцүү байна. Харин x1 гэдэг нь болохоор x0 дээр нэмэх нь h. x2 нь болохоор x1 дээр нэмэх нь h буюу x0 дээр нэмэх нь 2h гэж гарч ирнэ. За гэх мэтчлэн бид нар энэ хуваалтын цэгүүдийнхаа утгуудыг олж чадна. Энэ утгуудаа олцсон бол тухайн утга дээрх функц утгуудыг бас олж чадна. Жишээлх юм бол x4-ийг мэдсэний дараагаар бол бид нар энэ утгыг олж чадна. Энэ нь бол мэдээж хэрэг f x4 байж таарна. Энэ урт юуг илэрхийлэх үгээр энэ хэрчмийн уртыг илэрхийлж байгаа. За өөрөөр хэлбэл интерфейсийн суурьдыг бид нэр шууд функцэд нь тухайн утгаа оноогоо олоод байна гэсэн үг. За эндээс эхний интерфейс буюу S1 гэжээ. S1-ийн талбай болох үгээр энэ суурь дээр энэ суурийг нэмээд 2 дуу. За энэ суурийн урт бол fx0 байж таарна. Энэ суурийнх нь урт болохоор fx1 байна. Тэгээ хоёр дахь интерфейсийн дунд шугам гарч ийн. Тэрийгээ бид нэр өндөрөөр үржүүлнэ. Өндөр гэдэг нь маань энэ. За яг үнтэй адилхан S2 гэдэг бол ингэж болно. fx1 гэдэг нь энэ суурийн урт, fx2 гэдэг нь энэ суурийн урт, тэгээ өндөр гэдэг нь энэ. За гих мэтлэнгээр бүгд нь олоод ажуулна. За хамгийн сүүлийн SN гэдэг бол ийм байна. За тэгээ бидний олох гээд байгаа талбайгаа S гэж тэмдэглэх юм бол энэ талбай маань эдний нийлбэртэй ойролцоогоор гарч ирнэ. За нэмэхдээ тэр хоёрны h-ийг хаалтнаас гаргачих. Тэгвэл
fx0 fx1 дараачих дээр нь fx1 fx2 за гэх мэтлэн нэмэгдсээр хамгийн сүүлд fxn-ээс хасах 1 fxn бол. За нэг зүйлийг анхаарах юм бол хамгийн захын хоёр буюу энэ хоёр нэг удаа нэмэгдэнэ. А бусд нь 2 удаа нэмэгдэж байгаа. Жишээлх юм бол fx1 гэдэг бол энд нэмэгдээд энд 2 шиг гарч ирнэ. За эндээс нь бид нэр томьёог арай жоохон товчхон бичих үүднээс ингэж бичиж болох юм байна. Голын хуудаас нь 2-ыг хаалнаас гаргаад ингэж бичвэл хамгийн захын хоёр бол нэг удаа бичигдэнэ гэсэн үг. За ингээд жишээн дээр тайлбарлая. За ертөнцийн 2-1-ийн үрчин нэгсэн квадрат гэсэн функц x тэнхлэг x тэнцүү 3 гэсэн шилгүүнүүдээр ашигласан төрсийн талбайг 3 хувааж ойролцоогоор тооцоолъё. За функцийн график бол тэг дээр тэгс утга авна. 1 дээр 2-1 гэсэн утга авна. 2 дээр 2 гэсэн утга авна. 3 дээр 4.5 гэсэн утга авна. За нөгөө талдаа бас адилхан зөрөх тустай гэхдээ биднэрт бол тэр шаардлагагүй. За тэгээд x тэнхлэг x тэнцүү 3 гэдэг шилүүн энэ байна. За энэний талбайг ойролцоогоор бодъё. За тэгээд бодлогын нөхцөлөөр 3 хуваана гэж байна. За 3 хуваахад мэдээж энд 1 гэсэн цэг гарч ирнэ. Энд 2 гэсэн цэг гарч ирнэ. Бид нар энд нэг гурвалж үсээд энэ нэг трапез үсээд энд нь дахиад нэг трапез үсээд энэ гурван трапезийн нийлбэрийг олох хэрэгтэй болно. За эндээс трапезийн өндөр нүд нь болохоор 3-аас хасган тгийг хуваах нь 3 буюу 1 гэж гарч ирнэ. За тэгээд талбайгаа ойролцоогоор бодох юм бол 2-1-ийг үржих нь f0. f0 нь өөрөө за яг бичиж f0. Нэмэх нь 2-ыг үржих нь f1. Нэмэх нь f2. За бүр хаалтаа хагаад тэгээд f3. За ингэж болтно. За эхнийх нь 2-1 хэвээрээ байж байна. За f0 гэдэг нь бол өөрөө шууд 0 гарч ирнэ. Энэ згийг илэрхийлж байна. За f1 гэдэг бол 2-1 болно. Харин f2 гэдэг нь болохоор 2 гарч ирнэ. Тэгэхээр 2-ыг үржих нь 2-1 дээр нэмэх нь 2. За f3 гэдэг нь болохоор 2-9 болно. За энэ хоёрын нийлбэр 2-5, 2-5-ыг 2-оор үржлэхээр зүгээр 5 болно. Ерөнхий өргөчих юм бол 4-19 гэж гарч ирнэ. За энэ талбай бол ойролцоогоор 4-19 гарч ирнэ. Функц нь өөрөө хотгор функц байгаа учраас яг талбайгаасаа бол жоохон илүү байна гэсэн үг. За энэ интегралыг 3 хуваагаад ойролцоогоор бодъё. За функцийн график зурах тийм ч шаардлагатай биш. За мэдээж 3 хуваагаад трапез үүсгэн трапезуудын өндөр нь болохоор 3-аас тгийг хасаад 3 буюу 1 гэж гарч ирнэ. Тэгэхээр энэ талбай бол 2-1-ийг үржих нь f0. Дараад нь 2-ыг үржих нь f1. Нэмэх нь f2. За хамгийн сүүлд нь f3 байна гэсэн үг. За 2-1-ийг үржих нь f0 гэдэг бол шууд 1 гарч ирнэ. Нэмэх нь 2-ыг үржих нь f1 гэдэг бол язгуур дор 2. f2 гэдэг нь болохоор язгуур дор 3. За f3 гэдэг нь 2-той тэнцэнэ. За ингээд задлах юм бол 2-ны 3 дээр нэмэх нь язгуур дор 2 нэмэх нь язгуур дор 3 болно. За функцийн график нь бол хасах нэг дээр тэгс утга авдаг. Тэг дээр нэг утга авна.
2 дээр язгуур 3. 3 дээр 2 гэсэн утга авдаг ийм гүдгэр функц байна. За бидний олсон трапецууд гэдэг бол ерөнхийдөө тэгээс нэгийн хооронд нэг ийм трапец, нэгээс 2-ын хооронд дахиад нэг трапец, 2-оос 3-ын хооронд дахиад нэг трапец. Ийм 3 трапецийн хэлбэр болж байгаа. За энэ функц нь өөрөө гүдгэр функц байгаа учраас манай энэ талбай осоо ойролцоогдох маань функцийн талбайгаас арай жоохон багдуу гарч ирнэ. За дараагийн жишээнээс тэгээд идэвхтэй ойлгоод бодоорой.